нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi байна. За яг одоо 210 дугаартай дэвшин төр маань орох гэж байна. За тайзны араас өрсөлдөгчөө хараад сонирхол шинжээл хараал байж л. Ер нь тайзны ард ингээд зогсож явахад ер нь ямар мэдрэмж төрдөг одоо ингээд өрсөлдөгч нь дуулж байгаа шүү дээ. Тэгээд өрсөлдөгчий чинь одоо хариуг нь хэлдэг шүү дээ. Тэнцсэн тэнцээгүй тэгж дуулаа ингэж дуулаа гэж яг сандрал өгдөггүй эсвэл илүү тайвшраад ер нь за би болох юм байна да гэсэн урам авдаг уу? Ер нь сандардаг. Сандард тийм байна. Өмнөх шатан дээр ер нь ингэж зогсноо шууд л гарч ирэл оршиж байсан. Шууд ороод тийм тий. За хоёрдугаар шалгуурлалтын дээр ямар дуу дуулах гэж байгаа вэ? Жохлонгийн шинэ амтсан л бас. За баяр хүргэе тэнцсэн. Түрүүн сандралтай өнөгээд гарахтаа тэгжсэн шүү дээ. Гараад яасан бай сандарсан уу? Гаг болчлаа. Айгу болчихлоо тий. Ер нь тайсан дээр гарангууд л дуунда төвлөрөөл бүх юм мартчихж гэнэ үү тий сандарлаа. Ер нь нэгдүгээр шатанд сандарч ирсэн. Одоо тэгээд дахиад гараад ирэхээр бас гайгүй шүү дээ. Тий. За 3 дугаар шатны шалгуурлалтын дээр уулзахсандаа маш их баяртай байна. Тэгээд Pepsi брэнд шиг үргэлж гоё дээш оргилж яваарай. За баярлалаа. За амжилт хүсье. Илүү тайвшраад ер нь за би болох юм байна да гэсэн урам авдаг уу? Ер нь сандардаг. Сандард тийм байна. Өмнөх шатан дээр ер нь ингэж зогсноо шууд л гарч ирэл оршиж байсан. Шууд ороод тийм тий. За хоёрдугаар шалгуурлалтын дээр ямар дуу дуулах гэж байгаа вэ? Жохлонгийн шинэ амтсан л бас. За баяр хүргэе тэнцсэн. Түрүүн сандралтай өнөгээд гарахтаа тэгжсэн шүү дээ. Гараад яасан бай сандарсан уу? Гаг болчлаа. Айгу болчихлоо тий. Ер нь Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi байна. За яг одоо 210 дугаартай дэвшин төр маань орох гэж байна. За тайзны араас өрсөлдөгчөө хараад сонирхол шинжээл Хараал байж л.
Ер нь тайзны ард ингээд зогсож байхад ер нь ямар мэдрэмж төрдөг вэ? Одоо ингээд өрсөлдөгч нь дуулж байгаа шүү дээ. Тэгээд өрсөлдөгчий чинь одоо хариуг нь хэлдэг шүү дээ. Тэнцсэн тэнцээгүй тэгж дуулаа ингэж дуулаа гэж яг сандрал өгдөг үү? Эсвэл